За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Дархлаажуулалтын ажил улс орон даяар хэвийн үргэлжилж байна. Хөдөө орон нутагт 18-аас дээш насны иргэдэд дархлаажуулж байгаа. Мөн Улаанбаатар хотод бас 2 дугаар тонгийн дархлаажуулалтын өдөр хоногуд болсон учраас та бүхэн бас 2 дугаар тундаа дархлаажуулалтанд хамрагдаарай гэдгийг та бүхнээс хүсье. Хэрвээ та 21 хонсон бол 2 дугаар тундаа хамрагдах бүрэн боломжтой. Тийм учраас та дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдаарай гэдгийг дахин уриалаад өнөөдрийн мэдээлэл эхлүүлье. За сүүлийн 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авсан байна. Ингээд шинжилгээ авахд бол 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 50,099 болж нэмэгдэж байна. За 500 75 тохиолдол доторх хэрхэн задарж байгааг та бүхэндээ танилцуулъя. Дотоодын халдвар 570 бүртгэгдсэн байна. Харин эрүүл мэндийн ажилтан буюу одоо эмнэлэгт COVID-19 өвчнөөр өвдсөн хүмүүсийг эмчилж байгаа эмчилгээ үйлчилгээнд оролцож байгаа эмнэлгийн ажилтнанд хүн өвдсөн байна. За Улаанбаатар хотод 492 тохиолдол бүртгэгдлээ. Харин хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. За COVID-19 коронавирусын нэм хүн хэлбэрээр бол бас өнгөрсөн 24 цагт 6 хүн амнасаа алдсан байна. Эдгээр хүмүүс хүмүүсийн аргаар төрөл төрөслөд гүн эмгэл илэрхийлье. За 40
Энэ өссөн дүнгээрээ харагдаж байна. Дөрвүүдийн хувьд 2 дугаар тунгууд бол нэг хувийг хамруулснараа бол эхний энэ 5 байранд жигсэж байгаамаа. Та бүхэндээ COVID-19 нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. Хэдхэн хормын дараа бид Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын ахлах мэрэгчлэн наран гэрэлтэй вакцинжуулалттай холбоотой сэдвээр ярилцах болно. Танд дохионы хэлний онлайн хэлмэрч хэрэгтэй юу? Тэгвэл та өөрийн Facebook хуудасны хайлт хэсэгтээ дохионы хэлний видео дуудлага гэж бичээд хайвал яг ийм нүүр хуудсанд холбогдсон онлайн хэлмэрчийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой. Сонсголгүй иргэн та ажил, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, банкны үйлчилгээ, шуурхай үйлчилгээний алба, тусгай дугаарууд, гэр бүл дэх харилцаа, хүчирхийллээс хамгаалах зэрэг бүх төрлөөр онлайн хэлмэрчийн үйлчилгээг аваарай. Бид 7 хоногийн өдөр бүр дохионы хэлний видео дуудлага хүлээн авч онлайн хэлмэрчийн үйлчилгээ үзүүлж байна. Дохионы хэлний видео дуудлага. Ахлах шинжээч наран гэрэлтэй ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Ер нь бол вакцин гэдэг нь өөрөө яг юу юм бэ? Вакцины ач холбогдол ер нь юунд оршдог юм бэ гэдгээр бас тантай ярилцлага эхлэе гэж бодож байна. Ер нь вакцин гэдэг бол энэ дэлхийн нийтэд одоо 20 дугаар зууны ангаах ухааны шинжилгээ ухааны 10 том ололт байдгийг тэрний одоо нэг ололт гэж ингэж албан ёсоор бүртгэгдсэн. Ер нь вакцин гэдэг бол халдвар төвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг гэж ингэж дэлхийн нийтээр үздэг. Хэрвээ одоо бид нар вакцин байхгүй, вакцин хийлгээгүй байсан бол одоо байгаа дэлхийн 6 тэрбум хүний тал нь одоо байхгүй 3 тэрбум гаруй хүнтэй байх байсан. Тийм учраас хүн амын өсөлт, нийгмийн эрүүл мэнд энэ эдийн засаг эрүүл мэндэд бол хамгийн их гавьяа байгуулсан зүйл бол вакцин буюу дархлаажуулалт гэж бол үздэг. Тэгэхээр энэ вакциныг анх одоо Эдвард Дженнифер нээснээс хойш одоо 230 гаруй жил дэлхийн хүн төрөлхтөн бол вакциныг хэрэгжилж байна. За энэ вакцин хийснээс бол полиомиелит, саху, менингит, улаан бурхан гээд 20 гаруй одоо халдвар төвчин бол бараг одоо гарахаа байсан. Манай улсын хэмжээнд ч гэсэн дэлхийд дахинд за энэний үр дүнд бол жилдээ одоо бид нар 2 сая гаруй хүүхдийн амь насыг бол одоо аварч байгаа юм байдаг. За манай орны хувьд ч гэсэн их вакцины их төвхтэй. Яагаад гэвэл бүр одоо дээр үед бодоогоор болоогүй хүнийг богдод мөргүүлэхгүй гэж үзэж исэн байна. Тэгэхээр ер нь халдвар төвчнөөс өвдсөн хүн бол дахиад одоо өвддөггүй маа гэдгийг бол манай одоо тухайн үеийн отож гавж өндөр мэддэг байсан. За ийм учраас бол богдыгоо одоо хамгаалахын тулд одоо бодоогоор болоогүй хүнийг богдод мөргүүлэхгүй гэж үзсэн. За дараа нь бас яаж хамгаалж исэн бэ гэхээр энэ одоо энгийн ядуу зүдүү ардын хүүхдэд өвдсөн одоо энэ бодоо гэж хэлдэг юм л да. Тэр өвчний шүүсийг аваад тэгээд одоо баяд ноёд болох одоо баяд ноёдод ингээд гарн дээр нь тусаах, арьсан дээр нь ингээд шарах үүсгэж хагаад нэг ёсондоо дархлаажуулалт вакцин хийгээсэн байх. Ингэж одоо тэр хүмүүсийг хамгаалж байдаг. Энэ аргыг бол одоо хэрэгжилж хийсэн тухай манай түүх одоо шаштрт байдаг. Тэгэхээр манайх бол одоо 21 оноос хойш ер нь хүүхдийн дархлаажуулалтыг хэрэглэснээс хойш 100 жил одоо болж байна. Тэгэхээр дархлаажуулалт гэдэг бол манай орны хувьд ч гэсэн дэлхийн дахины хувьд ч гэсэн үнэхээр одоо шидэт ерөндөг гэж үзэж байгаа. За сүүлийн үед ч гэсэн бас хүмүүс бичиж байгаа шүү дээ. Хэрвээ одоо халдвар төвчнийг бороо гэж үзэх юм бол вакцин бол шүхрэн юм аа. Тэгэхээр одоо бороотой үед шүхэргүй гарчвал ямар байдал хүрэх вэ гэдг нь бол энгийн одоо үгээр бол ойлгомжтой байна.
COVID-19-ийн вакцин бол мэдээж хэрэг яг энэ вакцины ололт амжилтан дээр тулгуурлаж бүтээгдсэн шинжлэх ухааны ололтоо л та тий. Гэтэ бас иргэдийн зүгээс энэ COVID-19-ийн вакцин дээр эргэлзэх, за туршилт юм аа гэж ингэж үзэгч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд байдаг. Энэ вакцин ер нь яг онцлог нь юу юм болоо? Монгол улсын тарж байгаа вакцинууд ер нь яагаад энэ итгэх ёстой, итгэлийг авах ёстой гэж таны хувьд харж байгаа? Ер нь яг буцад одоо товлын дархлаажуулалтанд хэрэгжилж байгаа вакцины хувьдгаас илүү бодох юм бол COVID-19 дэлхийн одоо энэ цар тахал ийм одоо удаан хугацаагаар үргэлжлэх дэлхийд одоо цар тахал бол анх удаа дэлхийд гарч байна. За энэтэй холбоотойгоор нэгдүгээр хоёрдугаар шинжлэх ухааны техникийн асар их дэвшлийг харуулад жил гаруйгийн хугацаанд бол коронавирусын одоо вакцин бол бүтээгдлээ. Тэгэхээр энэ вакциныг одоо бүтээсний үр дүнд бол бид нар COVID-19-оос сэргийлэх, хамгаалах ийм боломж бүрдэж байгаа. Тэгэхээр одоогоор бол одоо энэ Pfizer, Johnson тэгээд энэ AstraZeneca тэгээд Bristol гэдэг ийм одоо 5 вакцинд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлөгөөд ингээд хэрэгжилж байна. За манай улсын хувьд бол яаралтай горимоор хэрэглэх энэ зөвшөөрөл авсан одоо вакцинуудыг бол дархлаажуулалтаа хэрэгжилж байгаа. За энэний үр дүнд бол бид энэ COVID-19-оос одоо урьдчилан сэргийлэх. За хоёрдугаарт нь бол эндэгдэл багтаа даван туулах. Ер нь энэ дархлаажуулалт, цар тахлын дархлаажуулалтын хувьд бол онцлог байгаа. Буцад дархлаажуулаас үүний нэгдүгээрт нь бол хүндрэл нас оролтоо сэргийлэх. За хоёрдугаарт нь бол тархалтыг одоо бууруулах. Гуравдугаарт нь голомтыг богино хугацаанд одоо цомтох гэсэн ийм 3 үндсэн чиглэлээр бол одоо дархлаажуулалтыг бол хийж байгаа. Тэгэхээр нэгэсэндээ вакцин хийлгсэн бол нэгдүгээр хүндрэл нас бол хэрэгслээс өөрийгөө хамгаалж байна. Хоёрдугаарт бол өвдөх хэрэгслээс бас хамгаалж байна гэж ингэж харж болох нь шүү дээ. Тэгэхээр вакцин тариулах гэж байгаа хүмүүс бас эргэлзээд байна л да тий. Яг нөгөө эргэлзэж байгаа гол шалтгаан бол элдв сөрөг мэдээлэлч гэдэг юм уу? Ийм зарим нэг хүмүүсийн санаатай санамсаргүй постууч гэдэг юм уу? Энэ бас нөлөөлж л байгаа. Энэ дээр яг мэргэжлийн хүний хувьд юу зөвлөх болоо? Ер нь ингээд вакцины талаарх сөрөг мэдээлэл явдаг энэ бол вакцин үүссэн цагтай л одоо цог үүссэн. Тэгэхээр ер нь 100% одоо хамгаалдаг зүйл гэж бас байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нар дэлхийд дахинаар анти вакцинашн лобби буюу вакцины эсрэг үзэлтэй хүмүүсийн бүлэг одоо байдаг. За хоёрдугаарт нь бол вакцин гэдэг бол өөрөө бас биологийн бэлтгэл. Био бэлтгэл учраас ямар нэгэн хэмжээгээр бол урвал одоо гардаг. Ийм учраас энэ одоо чиглэлтэйгээр бол энэ вакцинд эргэлзэх айх ийм зүйл бол одоо байдаг. За энийг бол бид нар эмзэглэдэггүй. Энэ бол одоо байх л ёстой зүй ёсны асуудал. Гэхдээ одоогийн цар тахлын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо ерөнхий захирлын нэг хэлсэн үгийг би хэлэх дуртай. Яагаад гэвэл тухайн одоо дэлхийд дахинд нэг хүн COVID-19-тэй, нэг өвчтөн, нэг орон байхад та бол аюултай. Та бол амгалан тайван байж болохгүй. Тэгэхээр бидний хажууд бол хичнээн хүн одоо өдөртөө хичнээн 100-аараа биднэрт бол өвчл байна. За дэлхийд дахинд хэдэн саяараа бол өвчл байна. Тэгэхээр та бол одоо COVID-19 эрсдэлтэй. Тэгэхээр таны одоо үүрэг бол нэгдүгээр та өөрийгөө хамгаална. За хоёрдугаарт бусад хүнд халдвар тараахгүй. Одоогийн манай нөхцөлд бол бусад хүнд халдвар тараахгүй байх нь бол маш их чухал үүрэгтэй учраас өөрөө та вакцин хийх ёстой. Гэхдээ вакцинаа хийлгчээд тодорхой хугацааны дараа танд дархлаа тогтно. Тэрнээс биш өнөөдөр вакцин хийлгчээд та маргааш нь дархлаатай гэж үзэж болохгүй. Ер нь бол бид нар яг цар тахлын үед бол 2 дахь тунгаа авснаас хойш 14 хоногийн хугацаанд гэж байгаа боловч ер нь бол шинжлэх ухааны үндсэн дээр 21-28 хоногийн дараа дархлаа бол бүрэн тогтоод цаашаа бол дархлаа бол өсөж явдаг. Ийм учраас та вакцинаа нэгдүгээрт хийлгэнэ. За хоёрдугаарт хийлгэсний дараа та халдвар хамгааллын дэглэм, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гэртээ зочин урахгүй байх, олон нийтийн газараар явахгүй байх гэдэг халдвар хамгааллын нийгмийн эрүүл мэндийн дэлхийд дахинд одоо цар тахлын үед алтан дүрм гэж яриад байгаа шүү дээ. Энэ дүрмүүдийг бол зайлшгүй та биелүүлэх ёстой. Яг гоо зарим нэг хүмүүсийн зүгээс одоо жишээ нэгдүгээр тунгоо хийлгэснээс хойш толгоо өвдөд байна ч гэдэг юм уу, тэ зүрх дэлсээд байна, даралт гисээд байна гэдэг. Тэгээ тэрнээсээ болоод хоёрдугаар тунгоо хийлэх үгүй юу гэд эргэлзээд эхэллээ л дээ. Ийм ер нь тохиолдлуудад дээр ер нь яаж анхаардаг юм болоо? Энэ талаас нь та мэргэжлийн хүний хувьд юу зөвлөх болоо? Вакцин бол одоо биологийн бэлтгэл учраас тодорхой хэмжээнд гадны биет хүнд оруулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дархлаа гэдэг зүйл өөрөө олдмол буюу байгалийн дархлаа гэж байна. Байгалийн дархлаа гэдэг нь биднэрт одоо байгаа нөгөө сайн унтаж амрах, зөв хооллох, зөв зам мөртэй байх чинь бол бидний дархлаагаа дэмжих арга. За олдмол дархлаа гэдэг бол вакцин хийж байгаа. Тэгэхээр гаднаас танд ямар нэгэн хэмжээгээр гадны биет оруулж байгаа учраас таны бие бол хариу организм одоо урвал үзүүлэх энэ бол бүрэн боломжтой. Гэхдээ вакцин ялангуяа манайд хийж байгаа вакцин одоо бүгд найрамдахад ард улсын Sinopharm үйлдвэрийн вакцин бол бүр идэвхгүй жулсан вакцин.
Тэгэхээр тийм ямар идэвхгүй байхгүй нөгөө микроб хорн бол байхгүй. Тийм учраас танд нэг айхтар гажуур бол байхгүй. Яагаад энийг баталж ийнэ гэхээр одоо би ч гэсэн өөрөө хэлчихсэн тийм ээ. Тэгэхэд одоо хавдаж улаахгүй байна, халуурахгүй байна. Гэх мэтлэн ийм энгийн вакцины дараа гардаг урлууд бол бага байна. А гэхдээ вакцинтай одоо хавсарсан эмгийг буюу давхцсан эмгийг гэж бид нар хэлдэг. Тэгэхээр ямар давхцсан эмгэг байна гэвэл магадгүй зүрх судасны одоо өвчтэй хүн байж болно. Ер нь ишими буюу зүрхний одоо дутагдaltaй, амьсгалын дутагдaltaй, даралт ихтэй ийм одоо хүмүүс вакцин хийлгэсний дараа бол илүү одоо тэр хүнд бол илүү мэдрэгддэг. Гэхдээ тэр хүн өөрөө вакцинтай холбоотой гэж бодно. Аргагүй бодхоос арга байхгүй. Тэр бол одоо энгийн эмч хүн биш, энгийн ардын одоо өөрийнх нь бодож байгаа учраас харин тэрнийхээ өмнө юу анхаарах ёстой гэхээр вакцин хийхийн өмнө бол эмчид үзүүлэхдээ заавал өөрийнхөө тэр бодит байдлыг эмчтэй хэлэх ёстой. Энэ бол вакцин бол эмч тэгээд хийж байгаа сувилагч одоо хийлгэж байгаа энэ 3 хүний хамтын ажиллагаа байх ёстой. За тэгэхээр нэгдүгээр эмчид очиод тэр хүн за би зүрхээр одоо үе хатгуулж өвддөг юм аа. За ойрын үед миний нэг зүрх жоохон тавгүй байгаа, нойр муутай байгаа ч гэдэг юм уу, даралж яахын ихсээд байгаа гэсэн ийм одоо өөртөө байгаа жижиг ч гэлтгүү заваараа бол хийх ёстой. Тэгээд магадгүй одоо эмч ажил ихтэй ч юм уу ямар нэгэн байдлаар тэр хүнд одоо даралтыг үзэхгүй ч юм уу тийм байх юм бол за эмчээ би нэг даралтаа үзүүлье. Би нэг ингийн гэдэг ийм юм хэлэх хэрэгтэй. Айдас бол ерөөсөө байх хэрэггүй. Хэрвээ хүн айгаад ах юм бол нөгөө улам одоо айдсын гормон чи илүү болно. Тэгэхээр ингээд одоо зүгээр нэг булчин тариа эмнэлэгт ингээд одоо хөвтөд хийлгэж яхад чинь нэг хүн айгаад хамаг булчингаа чангалчаар нөгөө хүний тариа буглаад тавтагчдаг. Зүгээр хийлгэж байгаа хүний тариа бол зүгээр байдаг. Яг тэрнтэй адилхан айдас хүйдс бол ерөөсөө байж болохгүй. Дараа нь одоо сувилагчтай очоод яг одоо ямар үйлдвэрийн, ямар вакцин, ямар ампултай хизээ үйлдвэрлэлийн дуусах хугацаа нь хизээ нэг удаагийн тариураар хийж гэнэ гэдгийг харж хийлгээд дараа нь вакциныхаа дараа өөрөө одоо 30 минут ажиглана. За 30 минут ажигласныхаа дараа гэртээ очиод 3-аас 4 хоног ер нь биеэ жоохон арчлах хэрэгтэй. Арай одоо бүлээн халуун шингэн илүү уудаг, илүү унтаж амрах, ажлын ачааллаа багасгах, одоо нойрон сайхан унтаж амрах, тайван байх. Тэгээд сошиал ертөнцөөс үл аль болох хоол байх хэрэгтэй. Яагаад гэвэл сошиал ертөнцид ихэнх мэдээлэл бол батлагдаагүй. Бага эмийг шууд одоо холбож бичдэг байхгүй. Жишээл вакцинтай давхцсан эмэггээр нэг хүн биеийн байдал муудах ч юм уу, магадгүй эндэх шалтгаан байвал за тэрийг вакцинаас болсон гэж биччихээ. Тэгэхээр би вакцин хийлгээд энэ хүн одоо ийм болсон юм байна. Одоо би яах вэ гэд. Энэ айдас хүйдснээсээ болоод тэр хүн өөрөө хүндрэх ийм эрсдэлд бол ордог учраас аль болох айдас хүйдсээс бага тэгээ мэрэгжлийн эмчлийн зөвлөгөөг аваад биеэ бэлдээд вакцин хийх хэрэгтэй. Энд дээр ичтийн Монголоос нэг асуулт ирж энийг бас асууж гэж бодож байна. Унал таттай эмгэгтэй хүн ер нь вакцин хийлгэж бол тийм үү, үгүй мөсөө гинэ. Энэ дээр та нэг хариулт өгөөч. Ер нь бол унал таталттай хүмүүс бол вакцин тухайн үедээ яг тэр хүчтэй одоо бие юм уу байх үедээ бол ер нь хийдэггүй. Ер нь ямар ч вакциныг бол ямар нэгэн өвчний хурц үед бол хийдэггүй. Тухайлбал одоо уушгины хатгаа хурц үедээ байх, тийм ээ, зүрх судасны өвчин хурц үедээ байх. Гэтэл харамсалтай нь ихэнх хүмүүс нэг өөртөө тэр хурц үедээ байгаагаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт архаг өвчин сэдэрсэн үед бас хийдэггүй. Тэгэхээр тэр архаг хууч өвчин тэр сэдэрсэн зүйлээ одоо багасгасны дараа эргээд биеийн байдал хэвийн болсон цагт бол вакцин хийлгэхэд бол ямар нэгэн аюулгүй байна. Тэр бас иргэдийн зүгээс вакцин хийлгэхдээ бол эмчид үзүүлэхдээ бол нэлээд сайн өөрийнхөө талаар сайн хэлж өгөх. Эмчийн хувьд болохоор тухайн хүнийг сайн үзэх хэрэгтэй гэдгийг бол та бас тодтоход өгөөч. Тийм. Сая би хэлээ шүү дээ. Ер нь вакцин хийлгэх чинь те яг одоо хийлгэж байгаа иргэн би өөрөө тэгээд намайг одоо хийлгэх гээд үзэж байгаа надаас асуулт асууж байгаа намайг үзэж байгаа тэр эмч дараа нь хийж байгаа совилагч бид гурвын хамт нэгтийн ажиллагаа байх хэрэгтэй. Тодорхой энэ хугацаа шаардна. Энд манай иргэд нэгдүгürt аюул анхаарах хэрэгтэй. Ягаад гэвэл иргэдийн хувьд бол одоо хитрхи их эмчтэй завиураа хэлэхгүй байх, тийм ээ, ямар нэгэн өөрийнхөө архаг хууч өвчнийг хэлэхгүй, мэдрэхгүй байх юм тохиолдол байна. За хоёрдугаарт бас нөгөө одоо сошиал ертөнцид байгаа учраас эмчийн ачаалал маш их байгаа учраас аль болохоор хурдан хүнээ үзээд гаргах эмч магадгүй өөрөө одоо асуухгүй тийм зүйл бол байна. Тэгэхээр эмчтэй хэлж болно шүү дээ. Эмчээ миний даралтыг үзээдэг, намайг чигнаад өг ингээд иргээд эмч өөрөө гилэх гэж байгаа хүн эмчээсээ юм шаардаж болно. За хоёрдугаар гадаа хүлээж байгаа манай иргэд чи аягүй хэцүү шүү дээ. Одоо яг амьдрал дээр бэс зургийг аваад фэйсбүүк дээр тэр дархлаажуултын цэг дээр өвчнөө хүн очрлж байна. Хурдан хийгээд ингэж болохгүй. Тэгэхээр ерөөсөө вакцин гэдэг бол биологийн бэлтгэлийг хийж байгаа учраас ерөөсөө тодорхой хугацаа эмчийн үзлэг бол зайлшгүй шаардлагатай. Бид нар өөрснийхөө хүүхдийг одоо хийлгэхдээ вакцин бүр 30-аас 40 минут эмчт нь үзүүлээд вакцинаа хийлгэж агаад гараад ингээд явдаг ийм товлын дархлаажуулалтын асар их түүхтэй ийм орон чинь яарт сан руу одоо байх
ерөөсөө хэрэггүй. За эмчийн хувьд мэдээж хэрэг бид нар бас эрүүл мэндийн одоо яамны зүгээс эрүүл мэндийн байгууллагуудаа хэлж байгаа. Эмч нар бол аль болохоор вакцины өмнөх урьдчилсан үзэлгийг бол доктортой удаан сайтар хийх, өвчтнөөсөө буюу хийх гэж байгаа хүнээсээ анамнез одоо сайн авах. Ийм байдлаар одоо ажиллах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар одоо эрсдлээс урьдчилан сэргийлж болж чадна. За баярлалаа. Тэгэхээр бас нэг зүйлийг хэлмээр байна л да. Яг энэ вакцины хийлгэж байгаа хүмүүстээ та яг юу хамгийн сайн зөвлөх болоо. Дээрэс нь таны саяны хэлсэн чухал үг бол энэ гам барих асуудал ах шиг байна те. Энэ дээр та бас тодорхой нэг зөвлөгөө өгч. Вакцины хийхийн өмнө тодорхой дэглэм барина, хийлгэх үедээ дэглэм барина, хийлгэсний дараа дэглэм барина. Зүгээр одоо нэг гудамжинд гүйж очиж жагаад л халуун гүйж очиод л хөлсдгөөрөө вакцины хийлгэнэ гэсэн юм байхгүй шүү дээ. За болохын өмнө эхлээд биеэ бэлтгэхдээ 2-3 хоногийн өмнө одоо биеэ бэлдээ. За би ийм вакцины хийнгээд ямар вакцины хизээ хийх юм, вакцины ямар үйлчлэгтэй яах ингээд өөрөө уншиж танилцаж болно. За хоёрдугаарт би ийм байдлаа ажиглана. Ямар нэгэн вакцины хийхэд надад эсрэг заалт одоо би энэ дээр тухайн үед таачсан ч юм уу, ийм зүйл байх уу, арх дар сэргэлэхгүй байх, аль болохоор их халуун одоо хүйтэн газтай ундаа уухгүй байх, гэх мэтлэн тэгээд дархлаагаа сайхан байлгах, эрүүл агаарт байх, тайван байх гэх мэтлэн ийм одоо зүйл. Тэгээд сайхан биеэ бэлдээд сайхан усанд орох тийм ээ. Яагаад гэвэл вакцины хийлгэсний дараа бол нэг 2 өдөр тэр одоо вакцины хийлгэсэн газараа бол ус хөрөхгүй учраас усанд орж болохгүй. За хийлгэсний дараа одоо хитрхи биеэ чагнаал сошиалд ороод за вакцины хийлгэсэн юм чи миний толгой өвдөх ёстой. Бид одоо тэгж халуурах ёстой. Ингэх гээд өөрийгөө нөгөө нэг сүлжгээр юулаа манах чинь сүсгээр эдэн тэрэн шиг ингээл за энэ вакцин ийм болчихоо би ингэчихүү гэдэг ийм айц өгөөл байх юм бол одоо ямар нэгэн хэлгээр шинж тэмдэг өгнө. Тэгэхээр тэрийгэ дарах хэрэгтэй. За сайхан одоо тавтай нойртой байх хэрэгтэй. Сайн хоолунд идэх хэрэгтэй. Арх дарс гашуун нисүү юм хэрэглэхгүй 3 хоног тийм ээ. Тэгээ аль болохоор өөрийгөө тайван байна. Ажлын ачаалаа зохицуулна. Учиргүй одоо шөнө ажиллаад ингээд суугаад байж болохгүй. Хитрхи одоо энэ халуун наранд байхгүй. Аль болохоор агаар салхитай ийм орчинд тайван одоо ингэж байна. Тэгээд дархлаа бол 21-ээс 28 хоног. Хамгийн багтаа 14. Яагаад бид нар 14 гэдэг юм чинь одоо нөгөө цар тахлын үед чинь бид нар нэлээ эдийн засаг ийм байдалтай одоо бодоод та бүхнийг аль болохоор 14 хоногийн дараа одоо та бүхэн дархлаа тогтож эхлэх учраас би одоо бодоорой, гамнаарай гэж хэлээд байгаа учраас тэр. Тэгэхээр тэр дархлаагаа тогттол өөрөө эрүүл ахуй халдвар хамгааллынхаа дэглэмийг маш сайн хийх хэрэгтэй. За вакцин бол одоо авралын од хэдий ч энэ одоо үед бол бүх нийтээрээ вакцинжуулаагүй дэлхийд дахнаараа бид нар вакцин хийлгэж вакцин бол авралын одынхон тэр үр дүнд хүрнэ. Тэгэхээр авралын од оройхондоо биднэрт үр дүн хүрээгүй байгаа учраас нөгөө амны хаалтаа зөөх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуй халдвар судлалын дэглэмээ сайтар сахих бол шаардлагатай. За баярлалаа танд. За баярлалаа. За тэгэхээр та бүхэндээ бас наран гэрэл ахлах шинжээч бол маш тодорхой зөвлөгөөнүүдийг өглөө. Тэгэхээр тийм бүхэн дээр та бүхэн маань анхаарч асуудалд бол эргээр хандна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ нэг зүйлийг дахиад хэлье. Бид бүхэн бол бас шижгээр өвдөж, сүжгээр бол нэгэнсэндээ өөрсдөө цэрвэхээр бол өвдчихдөг. За харин шүтээд ингээд явах юм бол бас эдгэрдэг. Тийм учраас бас вакцины сөрөг мэдээлэл, элдв мэдээлэл давтахгүй байхыг та бүхнээс хүсэх байна. Элдв сөрөг мэдээллийг унших тусмаа та өөрөө тэрэндээ эргэлзэж эхлэн эргээд энэ бие организм чинь бас сөргөөр нөлөөж болцсохгүй учраас энэ бүхэн дээр хамтдаа хичээцгээе. Тэгээ бид бол хамтдаа нэг зорилготой, нэг чиглэлтэй, нэг зүйлийн төлөө ийм хүсэл тэмүүлэлтэй байж энэний бол ард гарна. Тийм учраас цар тахлыг бол хамтдаа бүгдөө нэг зорилго, нэг сэтгэлээр бол даван гарах юм аа. Ийм учраас вакциныхаа 2 дахь тунд 21 хонсон бол та хамрагдаарай гэдгийг дахиад танд уриалъя. Өнөөдрийн мэдээлэл анхаарлаа хандуулсан танд баярлалаа.